Сайн байцгаана уу? Зээрд бичлэг оруулсангүй sorry. Ерөнхийдөө тэгэл нэг хийх юм болтохгүй болчтой юм байна. Тэгээд анх влог эхлүүлж байхдаа бас нэг өөр бодолтой, бас нэг өөр юм яриг гэж бас бодож исэн. Тэгсэн чинь тэр бодол маань одоо өөрчлөгдсөн байгаад хийх юм жоохон юун талаар хийхээ, юун талаар оруулахаа сайн мэдгүй байгаад байгаа. Тэгээд санаа оноо яваад хэлээрээ. Ойрын үеийн бит гурийн сонин хачин иймэрхүү л байна. Тэгээд амьдарч байгаа хотынхаа талаар ямар хотод амьдарч байгаагаа үзүүлсэн бичлэг хийлээ. Тэгээ энэ одоо Монголынхоор одоо манай хотын алсыг харагч юм да. Энд хоёр хүүхдээс суулгасан. Эхлээд нь жоохон айгаад байх шиг байснаа сүултээ аягүй хөргөн дасцсан. Тэгээл янз янз юм хараад айхаа болчихжээ. Дараа өвөл сууя гэл яриад болсон шүү дээ. Тэг их таалагдсан. Яг одоогоор яг орой дээр нь гарцсан байна. Айгүй хөрхөн 4 тойрд юм билээ. Тэгээ хотоо тэнд тийм юм байна, энд тийм юм байна гэд хөрхөн хараад хайгаад явахар хөрх юм бэлээ. Гоё юм бэлээ. За иймэрхүү. Гурлаа одоо дулаан орцсон. Одоо тэгэл гоё үзэг харах юмнуудыг сайн үзэж хардаал явна да. Тэнд нөгөө нэг юу уралдаж байна? Жижиг сонгоц уралдаж байна. Тэн ингээд ийм гоё том юу гэдэг юм бол нуур гэх юм чинь юу гэх харцсан юм гоё ус байт юм лээ. Тэгээ тийшээ аярч тоглоулна, ойрхон гоё тоглоомын тал байдаг. Тэрнээр нь тоглоулдаг. За энэ одоо төв талбай юм шиг байлээ. Одоо нөгөө нэг би яг төөх мөөх байдیں۔ Судалж үзээгүй болохоор асууж сурвалж ярих асуух юм байхгүй байгаа болохоор яг тайлбаруудын дараа гоё мэдчиэ оруулнаа. Нэг өдөр ганцаараа завтай байгаа үе дээрээ бичлэг хийж явсан. Нэг өдөр нь хоёр хүүхэдтэйгээ амралтын өдрөөрөө явсан. Тэгээ өөрөө эдний ингээ барилгууд нь хөвчлийн гоё дээр үеийн гоё барилгууд энэ одоо ингээд төв вагоны буудлын айгүй гоё том анх буухад айгүй гоё санагдчихсэн. Тэгээ нэг том хотел байна. Эргэн тойр нь иймэрхүү юмнууд байдаг. Тэгээд одоо ингээд зоопарк байгаа. Яг энэ стейшныхан одоо вагоны том буудлын хажууд гоё том зоо байд юм лээ. Бит гурав нөөж ирэхээс өмнө энд ирж үзсэн. Айгүй том 5,000 амттай зоопарк гэсэн. Тийм доторх моторх айгүй гоё ингээд яг ингээд дөргоор нь амтэр нь гэх юм чинь битээр нь харуул айгүй гоё юм бэлээ. Ингээд шарын эрэм шараар чимэглэлтэй гоё л таа. Тийм байна энд ингээл энэ плед авдаг газар нь аюу гой цаг магны гоё дээр үеийн нэг музейд ороод ирсэн юм шиг л санагдмаар. Тийм ингээ вагоны буудлын зулчтай аягүй хэрдэг. Том болгон л очдог газар та. Буудаг суудаг газар. Энд амьдарч байгаа хүн болгон л анх буугаал ямар гоё юм бэ гэл зургийг даруулаад гүгддэг байсан. Гүйсэн 3 юм уу 4 давхар юм байлээ. Тэгээд ийм гоё өндөр дээвэр мэвэр юм гоё.
бодвол одоо дээр үеийн л багтаа дээр үеийнх нь л гоё чимэглэлүүд багтаа. Энэ Антверпенд ийм гарыг айгүй ийм гартай хөш айгүй ихэд юм билээ. Тэгээ утга учиртай гар юм шиг байгаа. Яг энэ талаас нь харахаар ингээд шовуу шиг харагдаад тэгээ нөгөө талаас нь харахаар юм гар байгаа. Дэш харсан алгаа. Дэш харуулсан гар байгаа. Тэгээд 3 юм уу 4 давхар байгаа. Энэ бодол вагоны төв бодол нь. За энэ нөгөө талаас нь харах нь тагтаа шиг, энэ талаас нь харахаар юм гар шиг харагдаж байгаа. За тэмцээ ингээ вагонууд байна. Доошоо 4 давхар юм байна. Доошоо 2, хасах 2 хүртэл байна. Тэмцээ би лифтэн дээр бичээстэй байна. За энэ гоё урсдаг шатуудтай тэр вагон байна. Нөгөө талаас нь харахад бас тэгээ цагтай бас юм газар байна. Энэ шат нь айгүй санагдсан. Гавтгай дэжснэ буцаад дурсдаг. Тэгээд эдний бас айгүй гоё таалагдж байгаа. Хаасайко хогийн сав. Тэг хогийн сав амар өнгөлөг байгаа зягаан шар ногоо. Ингээд нөгөө нэг пяавар цаас өөрөөр нь ялгадаг лээ. Тэгээд зүгээр хог био хог мөгч юм уу. Тиймэр нь ялгаад хаях зориулттай ийм 4 өнгийн хогийн савтай явсан газар л хогийн сав айгүй сайн илбэг. Гоё таалагдаад байгаа айгүй. Цэнхэр ягаан шар цаас юу чийлээ. Тэгээ дээр нь бичээстэй байгаа. Зурагтай бас байгаа. За ингээд би бараг доороосоо 2 дахь давхарт нь ирж байгаа шиг байна. Одоо доор нь 1 давхар байгаа. 4 давхар юм байна л да. За 4 давхрын автомат байна. Энэ билетний автомат байна. Ингээд бүх мэдээллүүд нь гардаг дэлгэцэн байна. За доошоо вагон явж байна. Хамгийн доотлын давхар нь энэ байна. За ингээ буцаад ажиллая да. Хогийн сав байн бахархацсан. Ингээ таалагдаад байсан юм чи. Хаасайгүй бид болохоор манай Монгол удахгүй юм болноо. Гоё хогоо ялгаж хайдаг болох бах. Одоо Европын орнууд бүгдээрээ л ингээ хогоо ялгаж хайдаг. Цаас, пяаврым, зүгээр хог гэд. За ямархуу төв стейшн, төв вагоны буудлал нь. Тэгэл энд чинь байсан төрөл бүрийн л хүмүүс явж байгаа. Тэгэл ийм гоё барилга дотор вагоны буудлал нь байдаг. Байна. За аахан одоо миний хуучин амьдарч исэн хотын ойрхон том хотод нь бас л ерөнхийдөө буудлал нь вагоны буудлал нь бас нэг юм дээр үеийнхаа байшин дотор байдаг санагдчих байна. Гэхдээ энэ шиг юм гоё байгаагүй. За энэ ингээд төв худалдааны гудамж энэ тэгэл хоёр талаараа дүүрэн дэлгүүрүүдтэй одоо нөгөө корона гэд бас яах вэ? Хүн хөдөлгөөн. Тэгтэл их байлээ. Би жаа эрт явсан болохоор гайгүй байгаа. Тэг хүн болгон маска зүгээд айгуу гоё ингээд нэг юугаа бариад нэг талаар нь нөгөө тийш явна. Нэг талаар нь урагшаагаа явна гэвэл ингээд зам ам явцсан байгаа. Зам ам сум заацсан байгаа. Тэгэл бүгдээрээ маск
байгаа. За энэ дотор хамгийн анх бас иш орж үзээдээ юу таалагдсан гоё барилга байгаа. Би ч одоо нэг ийм гялцэл алт малтлаг өнгөтэй юмд их дуртай юм шиг байгаа. Энэ барилгаас анхаарад айгүй гоё таалагдсан. Яг ингээ бас боттоор харуул үнэхээр гоё. Тэгэл энэ дотор нь зүгээр л тийм нормал энгийн хүнсний дэлгүүр мэргүүл гэл жижиг шажиг юмнуудын дэлгүүр байдаг. Ийм гоё газар байна. Тарил бас ингэ дэлгүүрүүд байгаа. Энэ хараа анх манх очиход 2 дахь очиж байгаад ингээ дээшгээ гарч болдог байсан. Дээшгээ давхарлуу нь гараад зурмраа авахгуулаад тарьж үзэж болдог байсан чинь бодвол бас коронавироноос болоод хаац юм шиг үлээ би тэг ингээ дээшээ гарч чадаагүй тэр шат руу гардаг байхгүй юу дээшгээ. Тэгсэн чинь энэ удаа гарч чадаагүй. Тэгэл ингээд зөвхөн бичлэгийг хийлээ. Дараагийн удаа нэгдчихвэлгүй. Тэр үед нь хүүхдүүдтэйгээ явжгаад зүлнээтэй шаарч тэр дэш. За ингээл худалдааны гудамж хоёр талаар худалдааны одоо дэлгүүр ингээл хоёр талаар дэлгүүр байгаа. Энэ нөгөө л бас нэг л гар бас. Одоондоо тэгээд ирээд 9 сар гарan болж байгаа болохоор юунуудын өшөөнүүдийн нэр утга учрын сайн мэдэхгүй байгаа. Сайн мэддэг хүнээс нь гоё мэдчихэд дараа дахиад нэг тайлбарлаж өгвөл хүсвэл сонирхсан хүмүүсээ авал хэлж өгнө. За энэ сүмэл ах та. Энэ ингээл ирэхэд л ерөнхийдөө засвартай байсан. Тэгэл одоо ортол засварн дуусаг байгаа. Энэ ерөнхийдөө нөгөөний гадаад хүмүүсийн бэлгийн нөгөө жижиг шажиг далбайтай өөрхөн дурсгалын зүйлүүд байдаг годомж байгаа. Тэмдэг далбай тэгэл энэ нэг хөөрхөн жижигхэн өшөө байгаа. Тэгээд талаас нь энэ засвартай сүмийн талын харагдаж. Энэ их хөөрхөн хүүхэдтэй нохотой хүүхэд хөшөөлээ. Тэний газар нөмөрцөн юм шиг их хөөрхөн бондоос цагаан. Манайхтай ойрхон нэг сүм аюу гоё өнгөтэй сүм байсан. За нөгөө алсын харагч ойрох юм хөрхөн хүлгэр юм шиг байшингуудас. Энэ алсын харагч Монголынхаараа нэрлэл алсын харагч гэжлээ шүү дээ. Яг л Монголын алсын харагчиг юм блэ. Монголынхыг одоо Монголын одоо нөгөө шилмэлтэй болсон юм уу мэдэхгүй байна. Энэ яг аюул бахтай нөгөө шил ингээл шиллэн цонх одоо ингээд ерөөсөн нөгөө тоошоо тонгоох монгоох ч юм уу тиймэрхүү боломж авахгүй шилэн болохоор тэжгүй юм блэ хүмүүстэй ахгүй хөрх юм бэл санаа зовлтгүй. Тэгэл монголч амар сүртэй гинж минжээр ингээд юу лээ гिचээр орж мөрөөд идэж штий.
бүс маягийн зөвөд энэ тэгжмэх шаардлагагүй юм бэлээ, тэгдэхгүй юм бэлээ. За ингээд хот дотроос юу явд юм бэлээ? Усан онгоц явд юм бэлээ. Бид нар бас анх ирчээд нэг сууж исэн. Энэ усан онгоц ингээд тэр цаад хот руу очд юм бэлээ. Яг хөө тэгтээ цаад хот руугаа трамвай, автобус, вагон эдрээр явж олно. Бас юм усан онгоцоор бас явж олт юм бэлээ. Тэгээд энэ том ус байгаа. Эндний энэ аваар ирэхээр нэх гоё. Бочуудын оролт шиг юм шиг байлээ. Тэгээд зугаалж байгаа хүмүүс их, тэгэл тоглоомын талбай малбай нэг хөөрхөн. Тэгээ манайхаас жоохон зайдуу. Тэгээ хаяа ирж ингээ хүүхдүүдээ энэ аваар ирж тоглоул тээ. Гоё дулаах өдөр таарсан болохоор. Ингээд энэ дэвэр хүмүүс ийм Антверпен гэдэг ийм хот манайхын нэр нь байна. За нэг ресторан харагдаж байна. Ийм хотод амьдардаг юм шүү дээ. Антверпен. Бельгийн Антверпен хот. За ингээд алаа дээрээ энэ авирахын байр барилгууд нь их гой санагдаад тийм аа. Цэвэр. Дугуун зам амна аюу гоё юм блэ. За энэ одоо ингээл нэг энэ миний бас баригдаад удаагүй юм шиг үлээ. Ийм бичгүүд нь юм гоёор арилаагүй байж ахыг бодоход аюу гоё цэвэрхэн. Тэгэл бас л хаасайгүй хогийн сав. Тэг ингээд хүмүүс ингээд суугаал идэл зугаалал явчихд юм байлээ. Энэ нөгөө хүмүүс нь гоё гүүгээл дугуйгаа унаал ойрхон бас фитнес фитнесийн газрууд их байдаг. Би энэ их хогийн сандартай. Монголын энэ айгу их хогийн савтай. Тэгэл яг хог амар гоё. Яадаг болоосоо гэж л бодд юм шиг. За энэ дээр гарч ингээд зогсд юм уу? Яд нэг ийм газар хахаар бас гочод зогсод аамаа. Энэ авирны үнээр гоё бус дуграал, сонгоц яваал, дандаа гоё хүмүүс зугаалал, нарлал, унтаал хөвтөлж идэм бэлээ. Хэрэг дээр нь иймэрхүү бас тэгээд дуурж муурж аяа гоё. Хажууд нь суугаад усны чимээ сонсоо сухаар айгу кайфтай. Дугуй могон унахад үнэхээр гоё ролик унахад зам айгу гоё цэвэрхэн болохоор одоо бид гурав тэгэл явсан газруудаараа бичлэг хийгээд ижаад нэг даллаа малаа явна. Тэгэл тиймэрхүү бичлэгүүд оруулахаас өөр нэг сонин содон сонирхуулчаар гоё бичлэг санаанд орохгүй л юм. Тэгээ хүүхдүүд одоо жоон томорцсон чинь бас нэг бичлэг хийх бас нэг дуртай биш болчихжээ. Тэгэд хүүхдүүд дурггүй хахад нэг амар юу агаад байлтай шиг гээд бас нэг хүчлэхгүй байгаа. Жоон томорцгоогоо бас энэ тоглоомын талбай дээр ирж тоглодог. Бидний таяа нэг өөрхөн дандаа модон. Тэгээ ойрхон ингээд тасгал хийдэг бас талбай гэдэм билээ. Тэг би ойрхоноос зургийг авчдаг бүүн шалтан залуучууд фитнес хийж харна. Тэг яг томруулаад нэг хараасан маа ингээд алаа яригдны хажууд энэ аваар амьдрал хүмүүс гоё хаа бас хараал таллаа гэж мэдгүй.
ямар ч усны хажууд ингээл гоё байдаг. Нэг хүүхэн бас толгойгоо бооцсон хүүхэн. Энэ ингээд ийм тал байхгүй. Фитнесийн тал бай. Тэгээд хүмүүс аягүй гоё гадаа ингээд фитнес хийж идэм билээ. Гой одоо техникүүд байлаа. Яахан байшин байрлалууд нь гоё шил болсон. Байшин байрлалууд байгаад байлээ. Манай гэрээр ч нэг зүгээр л бор байшингууд л яваад байдаг. Ich gehe sowieso. Hanen. Orgel. Harglоо. Хайсан газар айгүй. Аа. Hargel. За энэ бас нэг шинэлтэй болсон. Нэг сайхан хайртай эмээ өвөө хоёр. Тэгсэн чинь эднийх ингээд чаал нөгөө нэг ондоо бүх юм айгүй дээр үе. Тэгээд ийм сонин юм цуглуулах хоббитэй юм байлээ. Шилэн сав гэх юм уу, шилэн лонг гэх юм уу. Тэгээд энэ зураг мураг хивэст ороож тэгэл энэ буудан төмпөшг ингээл бүх юм бүр дээр үе. Амар дээр үе юмнууд тэгсэн мөртлөө аюу гоё идэлцэн. Тэгээд эдэр мэдрэг ингэж аюу өнгөлүүлж энэ ширээ аюу дээр үе ширээ, сандал ширээ, ерөн бүх юмнууд нь аюу дээр үе юм бэлээ. Дороож мороож нь бүр ингээд одоо ямар ч болцсон гэх юм бүр аюу тэгсэн мөртлөө аюу гоё цэвэрхэн. Дээгүүр тэр шилэн лонгууд, энэ зургууд бүх юм нь л өчнөө олон жил болцсон. Өөртөө 75 6-тай хүмүүс. Тэгээд энэ байранда 36 жил амьдарсан. Тэгээд энэ тавилгууд нь ингээ бүр дээр үе тавилгууд. Тэгээ нэг хөрхэн бичлэг хийчихв гэсэн чинь тэгээд ийм дээр үеийн зургууд итэр мэдрэг ингээ бүгдийг арчиж зөвлгүүлдэг. Тэгээд нөгөө германаар ярьдаг болохоор аюу гоё. Тэгээд юм өмнөх гоё тайлбарлаж хэлж өгөөд бас аюу гоё сайн хүмүүс тэй болсон шүү. Тэгээд гимн 2-7 хоногт нэг удаа 4 цаг л очт. Тэгтээ яг аюу гоё нөгөө няарсаг хүмүүс болохоор гоё. Энэ ингээл бүх дээр үе юм болохоор бүр байных нь би юм доотлыг харуулаагүй лээ. Байны доотл модл нэг сонин хэлбэртэй. Мэтэ энэ тойл мэлүүдээ бараг хэдэн жил болсон юм бэ? Арай л 100 муу гэг баха. Юмнууд нь дандаа л олон жил болсон юм л гэвчл.
өөртөө эргэлхээс юм уу ээж аав нь бас хэргэлдэг байсан. Тэгээ дүүшний бариул мариул нэг сон дээр үе. Гэтэ дээр үе юм байшин ч гэсэн айгуугаа цэвэрхэн байсан. Санаа юм айгуур хэлдэг. Бид нар ингээд нэ сүүн